Энэ голч чинь 1.3-аас багагүй байна л гэсэн үг. Бургасан дээр бол арай өөр. 0.8-аас бургас чинь арай нөө өөлөөсөө бодвол нарийнхан байдаг шүү дээ. Тэгээд ингэж байгаа юм. Бургасан дээр болохоор энэ нахаа 8-аас дээш байх хэрэгтэй. Өөлөөсөн дээр болохоор тий 5-аас дээш 6-аас дээш байдаг. Яагаад үг гэдэг юм бол бургас өөлөөс хоёр чинь болохоор энэ бургасны хараа ойрхон Улаасных болохоор нахин арай хол байдаг байхгүй. Тэгээд энэ дээр чинь нөгөө нэг хээрийн бүсэд тарихаас хэдэн метр бэлтгэхүүгээд 20-25 см байх ёстой. Тэгэхээр энэ бол одоо энэ ингээ юу байна гэсэн үг шүү дээ. Энийг биш үү? Яг ингээд доош нь харуулад яач болох вэ? Газар тийж болох. Заавал дээш харах хэрэгтэй. Дээш гарах хэрэгтэй шүү дээ. Энд чи өөрөө нөгөө нэг нахаа маань энэ шүү дээ тий. Тэгээд энийг одоо ингэж бид нар ингэж бэлдээд одоо энд ингээд нэг шимээ алдахгүй байх хадгалах хэрэгтэй. Битүү үсний скотч юм уу тодорхой хэмжээний ингээд нэг агаар хуурай юм оруулахгүйгээр хадгалах хэрэгтэй шүү дээ тий. Тэгэнгүүтээ энийг би хавар тарихын тарилтанд бэлтгэх юм. Жишээлх юм бол энэ нахаа хөөлөх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр бол 72 цаг үсэн тэтгэх. За. Хийсэн. Гол руу газар тийхсэн. Газар тийхсэн. Тэгээд ингээд энэ маань хөөгөөд ингээд пампагаад бэлэн болно. Өдөр болгоо ер нь бол усаас солих шаардлагатай. Тэгэнгүүт тухайн энэ 3 солино гэж юу? Тий, 3 солино гэсэн үг шүү. За. Тэгэнгүүт за 3-аас ер нь бол дан дээш дэвтэх хэрэгтэй шүү. 72 цагаар дэвтэж ивэл тэгэнгүүтээ тий одоо энэ дээр хаталт үүсээд энэ дээр хэрвээ хаталт үүссэн байх юм бол одоо энийг чинь нэг 6-аас 8-аар авсан байж тээ тий. 6-аас 8-аар авсан мөчлөө ингэж нэгийг аваад хэрвээ хаталт үүссэн бэлтгэл тайраад шинжил тайраад тарьж болдог өгөхгүй юу. Тэгэхгүйгээр энэ хатаагүй байвал болно. Алаахын дээр хайж өгч. Хайж өгч. Би ч хайж аваад байгаа. Тэгээд тэгэнгүүт ингэдэг цэцэг шиг 45 градусын юутай хайчлаа гэж хэлэхгүй юм байна те. Тэгээд хайж аваад. Тэгээд ингэ одоо энэ дээр чинь ингээд нөгөө бид нар болохоор ургамлын селекц орондын зай гэдэг байхгүй. Тэгэнгүүт одоо энэ дахиад өөдөө гаргаж тарих юм чи энэ нэгж талбай чинь өөрөө баг байх тусмаа сайн байхгүй. Тэгэхээр дээдлийг нь болохоор их тавсан дээр заяа. Энэ дахианы дээдлийн зэрэг бол их тавсан. За 90 градус. За. Энийг болвол тэр 45 градусын налуутай авах юм бол арай талбай хэмжээ том авах шүү. Энд чи ягаад гэдэг юм бол ус дамжуулах юу? Тийм байна. За тэндээ өчрөөд юм шүү. Бүр за тэгээ нэг тийм 45 хайцлах бол багс тоо. Тэгэхээр энэ хэмээс энэ хоёр нь хадсан гэж үзэх юм бол ингээд хайчилж авах багсчих болно. Дийтэл нь доогтол нь ташуу байх тусмаа сайн. Тийм үү. За.